гишүүдтэй нэг зүйлийг бас хэлье. Бүсчсэн хөгжил миний эрхлэх асуудлын өрөөнд байгаа. Тойргоос сонгогдсон гишүүд болон жагсаалт үйл харгалзаад, намын яриад үйл харгалзаад бүсчсэн хөгжлийн бодлогын тодорхойлох, түүний хэрэгжилтийг хангахад засгийн газар хамтарч ажиллахад таатай болохыг бүгдээрэнд нь бас хэлхэн зүйтэй байна. Тэг бүсчсэн хөгжлөхээр төдийлөн нэг цогц бодлогыг гишүүд маань бас харахаа ойлголт хомсхон байгаа бол та. За мэдээж энэ бол хүнд болон хөнгөө аж үйлдвэр, эрчим хүч, эдийн засаг, дэд үтсийн бодлого, хүний нийгмийн бодлоготойгоо уялдсан цогц бодлого. Тэг Монголд суурн тавигдаад төдийлөн бодит ажил хэрэг болж чадалгүй явж байгаа чиглэл бол байгаа. За ингээ гишүүдтэйгээ бас энэ дэр хамтарч ажиллахыг хүсэж байна. Ялангуяа тойргоос сонгогдсон гишүүд тухайн орон нутгийнхаа онцлог байдал хөгжиж болох давуу талуудыг бидэнд бас зааж зөвлөж ажилламаар байна. За онцгой байдалтай холбоотой. Ер нь эрсдлийн үнэлгээг урьдчилан тооцох нь бол хамгийн чухал. Тэгээ Эрдэнэт гишүүн иргэдийн оролцоог бас ярьж байна. 2015 онд тухай орон нутгийн хамгаалтын тухай хуулийг улсын хурлаас баталсан. Тэгээ энэ хуулийн зарим зүйл заалт бол онцгой байдлын чигүүрхтэй холбогдохоор зүйл заалтуудыг тухайн үед нь бол бас оруулж ирсэн баг. Гагцгүй энэ хууль маань амьдрал дээр ердөөсөө хэрэгж үзээгүй. Төдийл нэг онц байдал тогтоох хэм хэмжүүр нь бол хараахан бас хүрээг баг. Гэх мэтлэр нэр томьёолтой холбоотой аливаа асуудлыг урьдчилан сэргийлэх, аливаа байгалийн давчгүй хүчин зүйлд бэлэн байдалтай байх, цогц бодлогын арга хэмжээг шин төвшөнд гаргана гэж үзэж байгаа.